Манай сурвалжлах баг Улаанбаатар хот Сонгон айрханд үүрэгт шинэ төв зөвлөх байгууламжийн дэргэд зэрэгцээ баригдаж дууссан хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй танилцахаар хүрэлцэн ирээд байна. Энэхүү үйлдвэрийг Америкийн нэгдсэн улсын засгийн газар, Монгол Улсын засгийн газрын хамтарсан усны компакт төслийн хүрээнд барьж байгуулад бүрэн ашиглалтанд оруулаад байгаа. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь шинэ төв зөвлөх байгууламжаас ялгарч байгаа бохирдолтой усыг 4 шатлалаар цэвэршүүлээд дулааны 3-4-р цахилгаан станцын ахуй хэрэглээний усыг бүрэн хангах боломжийг бүрдүүлж байгаамаа. Энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө гаргаж хийсэн бөгөөд ойролцоогоор 4500 гаруй монгол хүн 3 жилийн хугацаанд барьж байгуулж чадлаа гэд үйлдвэртэй танилцсан. Ус дахин боловсруулах үйлдвэр Монгол Улсын усны ерөнхийдөө нөөц гүнэн усны нөөцийг 18 сая куб метр гэдэг энэ одоо нэг хэмжиж байгаа нэг нэгж байгаа даа тийм. Тэгэхээр энэ бол Монгол улсад маш хөгөөж энэ тооны ард явагдаж байгаа. За энэ үйлдвэрийг чухам барихад монголчууд, монгол хүн за ямар үр өгөөжтэй үлдсэн гэж та яг энэ төсөл өдөртсөн үнэнд тодтогч хэлэх вэ? За манай төслийн онцлог нь юу вэ гэхээр манай төслийг олон улсын зөвлөх инженеруудын холбоо гэж холбооноос гаргасан физикийн одоо гэрээний зарчим гэдэг ийм зарчмаар хэрэгжүүлсэн. За дэлхийн улс орнуудад томоохон дид үтцийн төслийг хэрэгжүүлэхдээ энэ физикийн гэрээний зарчмаар хэрэгжүүлдэг. За манай одоо энэ яг хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон дамжуулах шугам хоолойн одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд физикийн гэрээний улаан ном гэж ярьдаг, физикийн гэрээний шар ном гэж ярьдаг энэ хоёр гэрээний зарчмаар хэрэгжүүлсэн. За энэ хоёр одоо төсөлд маань ерөнхийдөө ойролцоогоор 4500 гаруй одоо Монгол инженер техникийн ажилчид оролцож ажилласан. 150 гаруй дотоодын аж ахуйн нэгжүүд одоо туслан гүйцэтгэгчээр ажилласан. За нийт оролцож ажилласан одоо энэ инженер техникийн ажилчдын 99% нь монголчууд ажилласан. Энэгээр их онцлог төсөл байгаа. За тэгээд одоо энэ том төслийг ерөнхийдөө ингээд дэлхийн олон улсын одоо хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ одоо гэрээний зарчмаар ингээд барьж байгуулсан энэ одоо чадах бол Монгол улсад үндэсний ийм чадах бүрэлдэж бий болсон гэж ингэж харж байна. Энэ бол цаашдаа Монгол улсад одоо бусад дэд үтцийн томоохон төслүүд одоо бидний яриад байгаа мега гэж ярьдаг энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний чадах бүрдэж бий болсон ийм одоо дэмжлэг өгөөчтэй ийм л төсөл юм байгаа юм. Энд дээр 100% Монгол компани ажилласан. Үндсэн гүйцэтгэгч MCSP тэгээд туслан гүйцэтгэгч гэдэг олон компаниуд ирсэн. Бидэд энэ төслөөр ажилласнараа бас олон улсын физикийн гэрээг Монголдо ингээд авч хэрэглэх. Тэгээд энэ төслийн 3 үе шаттай явж байгаа. Манай MCSP-ийн бас гэрээ хийгээд маш сайн амжилттай олон улсын төслөөр авч гарлаа. Баяр хүргэе. Энэ төсөл дээр ажилласнаар физикийн улаан ном, шар номын ялгааг ойлгож мэдж байна. Дээрээс нь энэ үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн шинэ дэвшилт технологиг танилцж сурж байна. Тэгээд дээрээс нь 500-аас дээш диаметртэй том магистраль шугамын угсралтанд юу анхаарах ёстой вэ? Үүнээр даваа тасах тал гэдгийг ойлгож байна. Тийм, физикийн хэрэгжилтийн хүрээнд бол одоо бүрэн одоо шар ном буюу физикийн шар номын төрөл нь болохоор зураг төслөөс ахуулаад дизайн бил гэж байгаа зураг төслөөс ахуулаад барилга угсрал төвшөлт ахуулаад бүгд багтдаг учраас физикийн бусад төрлүүдийг мөн ашиглах одоо альч төрөл дээр нь ажиллаад явхад бол нэлээд одоо боломжтой туршлага нэлээд хэрэгжүүлсэн. Тэгэхээр мэдээж манай үйлдвэрийн одоо төслийн хувьд бол одоо ач холбогдлын хувьд маш одоо чухал ач холбогдолтой бүгд мэдж байгаа одоо хоногт 50,000 м3 буюу жилд 18 сая м3 усыг одоо дахин боловсруулаад энэ хэмжээний усыг одоо унд ахуй хэрэглэгдэх усыг одоо хадгалж үлдэж байгаа тийм тэр одоо ач холбогдлоор маш одоо өндөр ач холбогдолтой төсөл. Одоо яг ингээд та анзаарч байгаа бол тэр усч орж ирж байгаа тэр ус бол яг төв зөвлөх байгууламжаас манай дээр урсаж орж ирж байгаа ус харагдаж байна. За ингээд урсаж орж ирсэн усны хамгийн анхан шатны цэвэрлэгээ бол биологийн цэвэрлэгээ гэж ярьдаг. Энд байгаа энэ олон жижигхэн цагаан энэ зүйлс бол
энэ дотор бичил биетийг үржүүлж байгаа. Бичил биетийг яаж үржүүлдэг вэ гэхлээр бичил биетийг амьдрах таатай орчныг нь хүчил төрөгчөөр одоо баяжуулсан ийм усыг бий болгоно. Тэгэхээр одоо нөгөө бичил биет маань хүчил төрөгчөөр хангалттай баяжуулсан 2-дугаар яг амьдрах орчныг нь бий болгосон 17-оос 18 градусын температуртай ийм усыг гаргаж өгдөг. Тэгэхээр нөгөө хүчил төрөгч болон одоо нөгөө таатай орчинд нөгөө мянган бактери нь одоо яг энэ усыг цэвэрлэдэг юм бактери илүү үржилж явдаг. Тэгээд энэ усан дотор байгаа одоо нөгөө биологийн үлдэгдлийг нөгөө бактериуд идээд цэвэрлээд өгдөг. Тэгээд үлдсэн ус нь дараагийн одоо химийн цэвэрлэгээр дамждаг гэсэн үг. Төв цэвэрлэхээс энэ хаягдл ус эрэхтэй өөрөө цаанаа цэвэрлэгдэж гин үү? Эсвэл цэвэрлэхдэггүй шууд ирж гин үү? Ер нь бол төв цэвэрлэхдээ анхан шатны эхний 1-2 дугаар цэвэрлэгээ хийгдээд тэгээд байгальд нийлүүлэхэд бэлэн болчоо гараад ирж байгаа. Тэгээд туул голд нийлүүлж байгаа. Бид нар туул голд нийлүүлж байгаа төр 49-43 MNS 49-43 гэх стандартын шаардлага хангасан усыг дундаас нь аваад тэгээд дахиад гүн цэвэрлэгээ хийж байгаа. Нэг өсөндөө энэ ус бол байгальд нийлүүлэгдэж байгаа ус. Тийм. Цэвэрлэгээнд анхан шатны эхний 2 шатыг гараад ирсэн ус. Одоо яг энэ дотор ингээд одоо агуулгадж байгаа ус нийт хэдэн мянган тонн вэ? За одоо энэ харагдж байгаа ингээд нэг бид нар танк гэж ярьдаг усны нөөцлөрийн энэ сав энэ бол 1500 тонн байна. Ингээд нэг 1500 тонн, 1500 тонн, энэ 1500 тонн байна. Ингээд энэ жишээлбэл 4500 тонн, энэ 4500 ингээд энд 9000 тонн ус байнгын одоо ингээд цэвэрлэгээний процесс явж байна. Ус анх орж ирсэн эхний цэгээс ахуулаад тэр цэгээр урсаад гарах хүртэл ойролцоогоор 3 цагийн процесс энд одоо биологийн цэвэрлэгийн дээр явж байдаг. Тэгээ өдөрт 50,000 тонныг 50,000 метр куб тий 50,000 тонн гэсэн. Тэгээд дараагийн одоо тэр химийн цэвэрлэгийн дээр бол нэг цаг 20-оос цаг 30 минут цэвэрлэгдэн. Тэгээд дараагийн тунгаах шүүх тэр процесс руу ордог. Ерөнхийдөө анх одоо ус манай руу орж ирээд бүх процессор дамжаад гарах хүртэл ойролцоогоор нэг 17 цаг орчим болдог. Тий хамгийн эцсийн цэвэрлэг. ерөнхийдөө ойролцоогоор бараг 4 процесс дамжаад байна тий. Тий ер нь цэвэрлэгээний 4 одоо шат дамжлагыг дамжиж тэгээд цэвэрлэгдээд гарч байгаа гэсэн. Энэ үйлдвэрийг ер нь өргөх боломж байгаа юу? Дахиж өргөх боломж ч юм уу тий? Үйлдвэрийг анханаас нь төлөвлөхдөө ерөнхийдөө цаашдаа хүчин чадлыг нь 2 дахин өргөдөх тийм боломжтой байдлаар зураг төсөл газрыг нь бид нар одоо төлөвлөлтийг хийсэн. Тэгэхээр ирээдүйд одоо хэрэглэнээс хамаарат түрээ өргөдөх шаардлагатай бол хоног 100,000 м3 бүрт ус авах боломжтойгоор өргөдөх болохоор 2 дахин өргөх. 2 дахин. Ер нь бол яг ямар хэмжээний ямар үйлдвэр байгуулах вэ гэдэг энэ судалгааг бид нар 2017 онд хийсэн байдгийг. Ялангуяа дулааны цахилгаан станцуудын усны хэрэглээг одоо судлаад ерөнхийдөө хэдийн хэмжээний усыг бид нар дахин боловсруулж ашиглаж болох нь вэ гэдэг. Тэгээ энэ усны ашиглалтын тооцоо судалгаан дээр үндэслээд яг энэ үйлдвэрийн хүчин чадал, үйлдвэрийн технологи хориг сонгох энэ бүх ажлыг бол одоо Америкийн Tetra Tech гэдэг компани манай үйлдвэрийн техникийн үндэслэлийг хийж өгсөн. Тэгээд энэ дээр үндэслээд зураг төслийг нь Францын компаниудтай одоо хамтарч хийсэн. Барилгын гүйцэтгэлээр бол Монгол инженертэй ажиллаж байсан гэсэн. За ерөнхийдөө манай үйлдвэр бол бүрэн автомат ийм үйлдвэр байгаа. Бүх үйл ажиллагаа нь автоматар одоо өдөртөг. За үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн одоо энэ хэрэгслүүдийг бол бүгдийг Европын холбооны улс бүгд найрамд Франц улсын одоо энэ ашигладаг ийм тоноглол бүх юмыг бид нар ашиглаж байгаа. Манай үйлдвэрийн зураг төслийг бүгд найрамд Франц улсын Aegis, Maritime, мөн Viola гэдэг компаниуд яг үйлдвэрийн зураг технологи боловсруулахад ажилласан. За үйлдвэрийн ерөнхий гүйцэтгэгчээр нь бол Монголын одоо MCS Properties гэдэг компани ажилласан. MCS Properties компани маань энэ доороо одоо зураг төслийг боловсруулахад тусдаа гүйцэтгэгчээр гадаадын барууны өндөр хөгжилтэй улс орнуудын компанийг авч ажилласан гэсэн үг. Хэсэг бол яг нөгөө дахин боловсруулалтад цэвэрлэгдсэн хэсэг байна тий. Тэгэхээр эндээсээ болтоос яг хаашаа бүх цэвэр нөгөө дулааны цахилгаан станцууд руугаа нийлүүлж чинь. Тэгэхээр манай үйлдвэр бол биологийн цэвэрлэгээ тэндээс цэвэрлэгдэж яваад энэ хэсэгт химийн цэвэрлэгээ яваад хим биологийн цэвэрлэгээгээр ороод цэвэрлээд гараад ирсэн ус маань энэ ч тунгаах, шүүх ийм үйл ажиллагаанд ордог. За энэ бол яг одоо тунгаах дамжлага байна. Химийн цэвэрлэгээр гараад ирсэн усыг энд ламела тунгаагуур гэж нэрдэг. Энэ ламела тунгаагуур маань энгийн одоо тунгаах байгууламжийг бодох юм бол илүү бага зайд, илүү богино хугацаанд усыг тунгаах ийм үйл ажиллагаа явуулдаг. Эндээс ингээд тунгаагаад гараад ирсэн цэвэрлэгдсэн ус маань дараагийн үе шат буюу шүүх тэр процесс руу орно. Шүүх процесс бол
дараагийн тэр байгууламж дотор байгаа. Тэнд одоо яг элсэн ширхэгтэй одоо ширхэг шүүлтүүрээр шүүгээд тэн дээр бэлэн болоод гарсан ус маань дараагийн халдваргүйжүүлэх үе шатнд явна. Тэгэхээр халдваргүйжүүлэх үе шатнд бол холоороор халдваргүйжүүлээд за тэгээд хамгийн эцсийн халдваргүйжүүлэх үе шатны дараа дулааны цэглэн станцууд руу шахуургаар шахах тийм процесс явагдав. За энэ бол одоо шинэ төв цэвэрлэх байгууламжаас хүрээлэн байгаа орчинд буюу туулголд одоо цутгаж байгаа ус. Бид нэр яг одоо цэвэрлэх байгууламжаас гараад цэвэрлж байгаа ус ямар байдаг вэ гэвэл яг одоо харагдаж байгаа байдал маань энэ байна. Энэ бол шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус буюу одоо нөгөө бүгд найрамдах дард улсын хөнгөлөлтөө зээлээр одоо сүүлийн 5 жил барьж байгуулад ингээд ашиглалтанд орж байгаа шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус. Энэ далангийн цааталд бол одоо манай яг 1952 онд баригдсан одоо хуучин төв цэвэрлэх байгууламжаас гараад одоо туулголд цутгаж байгаа ус байгаа. Энэ хоёр ус бол чанарын эрс ялгаатай ус байгаа. Энэ ус бол Монгол улсын ЭВН-с 49-43 дахь шаардлагыг хангасан цэвэрлэгээний одоо шаардлагыг хангасан ус байгаа. Бид энэ уснаас одоо хүлээж аваад ингээд дахин боловсруулалт цэвэрлэгээ хийгээд гүн цэвэрлэгээ хийгээд тэгээд дулааны цэглэн станцууд руу хуучин цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг энэ үйлдвэрт ашиглах боломжгүй юм биш үү? Тийм. Ягаад гэвэл хуучин төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усны цэвэрлэгээний чанар бол одоо манай нөгөө стандартын шаардлага хангахгүй нийцэхгүй цэвэрлэгээний чанар бол хангалтгүй байна. Тэгэхээр эдгээр бүгдээрээ одоо хүн холбоотой. Ялангуяа шинэ төв цэвэрлэх байгууламж манай үйлдвэр хоёр бол бүр хүн холбоотой юм хоёр үйлдвэр байна. Энэ одоо төслийг ингэж амжилттай хэрэгжүүлэхэд оролцсон өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг одоо энэ төсөлд зориулсан энэ бүх хүмүүст гүн талархал илэрхийлвээ. Энэ бол маш одоо төвөгтэй нөхцөл байдлуудыг бид нар даван туулж энэ төслийг ингэж амжилттай хэрэгжүүллээ. Жишээлбэл манай төслийг хэрэгжүүлэх яг ихэнх үед бол одоо ковид дэлхийд даяар одоо тархсан ингээд бас барилгын угсралтай ажлыг бас нэлээд одоо удаашруулсан. Дундуур нь одоо энэ тээвэр логистикийн маш том асуудалтай манай Монгол улсыг одоо энэ аж ахуйн нэгжүүд тулгарсан. Ялангуяа тэмцээнд их олон одоо нөгөө чиглэлийн тээврийн одоо чиглэлүүд бөөгөрсөн нэг тоног хөрөмжүүдэд бид хугацаанд татж байгаа асуудалтай байлаа. За мөн Орос Украины байн болон одоо энэ олон улсын одоо геополитикийн нөхцөл байдлаас хамаарч одоо энэ дэлхийн зах зээл дээрх одоо энэ арга материалын үн маш их одоо хөдөлгөөс авлаа. Энэ ч бас манай үйл ажиллагаанд нэлээд одоо хүндрэл бэрхшээл сорилтуудыг авчирсан. Тэгээ энэ бүх хүндрэл бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулсан энэ төсөлд оролцсон бүх хүмүүст маш их баярлалаа гэж байна. Тэгээд энэ цаг хугацаатай шахуу төслийг яаж цаг хугацаанд нь дуусгах вэ? Ийм олон оролцогчтой төсөл дээр яаж төслийн багийнхны гүйцэтгэгчнэр нэг ойлголттой болох уу гэдэг дээр их юм суралцлаа. Чууд бол хийж чадж байна. Манайхан одоо өөрсдөө инженерүүд нь ч гэсэн залуу боловч чадварлын инженер маш олонтой болсон байна. Тэгээд зураг төсөл үйлсдэл хяналт шал чадандаа маш сайн одоо сайжирсан. Тэгээд олон улсын төслүүдээс сурах юм гэдэг бид бас нэгэн туслах хэмжээгээр тань хийж байгаа. Дараагийн том төслүүдэд ажиллахад бол асуудалгүй манай монголчууд бол чадсан юм гэж харж байгаа. Бидний одоо инженер үнээр MCS Property компани оролцсон бас мэдээж маш том одоо сайн талууд байна. Тэгэхээр монголчууд, монгол инженерүүд, Монголын одоо инженер техникийн ажилчид ийм мега төслийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгож босгож бүтээн байгуулж чадлаа.